За сайн байна уу? Ногоон Монгол мод тарих календар мөнх ногоон махцуур модыг хэрхэн үржүүлэх, ургуулах, арчлах тухай танилцуулга бэлтгэлээ. Гацуур мод нь шилмөс модны нэг бөгөөд Монголын хангаа хэмтгийн уулархаг бүс нутаг Тэсийн голын айсав газраар ургадаг. Хүйтэн тэсвэртэй, гоёл чимэглийн өндөр ач холбогдолтойгоос гадна агаарыг цэвэршүүлэх, хөрсийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Тухайн модны ерөнхий хэв шинж нь 30-аас 35 метрийн өндөр хүртэл ургадаг, 200-аас 300 жил насалдаг, нарийнх нь зүү хэлбэртэй, зөөлөн ногоон шилмөстэй, 5-аас 7 см-ийн урт боргоцоотой, залуу мод нь бор шаргал өнгөтэй, хөгшрөх тусмаа холдсон хагарч хар хүрэм өнгөтэй болдог ийм хэв шинжтэй мод юм аа. Гацуур модны ургах орчин болвол хүйтэн тэсвэртэй, далайн түвшнөөс 1000-аас 2500 метрийн өндөрт ургадаг, чийглэг, сүүдэрлэг орчинд сайн ургадаг. Хөрсний шаардлага бол хар шорон, ялзмаг ихтэй, сайн ус нэвтрэх чадвартай хөрсөнд ургах дуртай ийм мод юм аа. За гацуур модыг хэрхэн үржүүлэх вэ? Гацуур модыг үрээр үржүүлэх, суулгацаар шилжүүлэн тарих гэсэн хоёр үндсэн аргаар тарьж ургуулж болно. Үрээр тарих. За үрийг бэлтгэхдээ 9-өөс 10 сард бүрэн боловсрсон боргоцойг түүж авч үрийг ялгаж авсны дараа хүйтэн нөхцөлд 3-аас 4 сар хөргөчөнд эсвэл цасанд болж хадгалнаа. Үрийн тариалалтыг хийхдээ 4-өөс 5 сар эсвэл намар 9-өөс 10 сар тарихад тохиромжтой байдаг. Үрийн тариалалтын хөрсийг бэлтгэхдээ элс ялзмагтай хар шорон хөрсийг бэлтгэнэ. Хар шорон хөрс нь 1-ээс 2 см гүн суулгана. Өдөр бүр бага хэмжээгээр усалгаа хийн. Ингэсний үр дүнд 1-ээс 2 сарын дараа соёолт нь гарч ирэх нэ. За дараагийн арга бол суулгацыг шилжүүлэн тарих арга. Гацуур модыг 2-оос 3 нас хүртэл нь арчлах хэрэгтэй болдог. Ингэсний дараагаар байгаль шилжүүлэн суулгах, тарихад илүү үр дүнтэй болдог. Суулгацыг шилжүүлэх тохиромжтой үе маань хавар 4-өөс 5 сар, намар газар хөлтхийн өмнөх 9-өөс 10 сар тарих нь тохиромжтой байдаг. Газарт суугдсан үндэс сайн хөгжсөн байх ёстойг бас анхаарах ёстой. Нэг ёсондоо таны 2-оос 3 настай суулгацын үндэс хэр хөгжсөн байна вэ гэдгийг бас шилжүүлэн суулгахдаа анхаарах, шалгаж нягтлах ёстой байх нь байна. Хоёрдугаарт нь байршил хөрсний сонголтыг хийх. Өндөр уулын налуу, чиглэг газар тохиромжтой, ус шингээх чадвар сайтай хар шорон хөрсөнд сайн ургадгийг анхаарах хэрэгтэй байх нэ. За гуравт нь суулгацыг хэрхэн шилжүүлэн суулгах вэ? Нүхийг ухахдаа 40-оос 60 см-ийн гүн нүх ухана. Хоорондын зайг 2-оос 3 метрийн зайтайгаар тарина. Эхний жилүүдэд тогтмол усалж, хуурайлтаас хамгаална. Сүүдэрлэлт, нарны хорц туяанаас хамгаалж сүүдэр гаргаж өгөх хэрэгтэй шаардлагатай байдаг байна. За арчилгаа, хамгаалалт. Эхний жилүүдэд тогтмол усалгаа хэрэгтэй, хөрсийг хадгаас сэргэлж хучлага хийх хэрэгтэй. Хучлагыг үр тарианы хальс, модны үртэс, модны навч зэргээр хучиж дулаалж өгнө. Өвлийн улиралд хүйтэн салхи, амьтдаас хамгаалах торыг хийж өгч болно. Өт шавжаас хамгаалж жилд 1-ээс 2 удаа ургамлын хамгаалтын бодисыг шүрчнэ. Бордоог шүрчнэ, хамгаалах бодисуудыг шүршиж өгнө. За гацуур модны ач холбогдол экологийн үүрэг агаарыг цэвэршүүлж, хүчил төрөх чалгаруулна, хөрсийг хамгаалж, цөлжилтөөс сэргийлнэ, амьтдын амьдрах орчин болж өгдөг. За аж ахуйн ашиг тусам гацуурын давирхаа нь эмийн болон үйлдвэрлэлийн зорилттой ашиглагддаг. Гоёл чимэглийн зорилтоор их тарьдаг. Мөн шилмөс нь зөөлөн учраас энэ үнийг ямар хэлбэр дүрстэйгээр хийх вэ гэдэг нь тухайн хувь хүний бүтээмжид тулгуурлан гоёл чимэглэлийн чиглэлээр
ургуулan тарьж хөссөн завгар дизайнаараа ургуулж болдгоороо бас онцлогтой мод юм аа. Модын эдлэл тавилга хийхэд хэрэгэлдэг. За Монгол орнд гацуур модыг ургуулж барьсан туршлага, судалгаа. Монгол орны хангаа хэмтгийн нуруунд байгалийн зэрлэг гацуур ургадаг боловч таримлжуулах туршилтууд хийгдэж байна. Хөвсгөл аймагт 1980-аад онд туршилтаар гацуур тарьж ургуулсан. Булган аймагт мод үржүүлгийн газруудад гацуур модны суулгац ургуулж заримыг нь ойжуулалтанд ашигласан байдаг. Улаанбаатар хот орчимд гацуур модныг цөөн тооны мод амжилттай ургаж байгаач хуурай уур амьсгалтай газарт өсөлт удаан явагддаг байна гэдэг нь туршилтаар суулгасан арга туршлагуудад хоригдлогдсон үлдэж байна. Дараагийн биднээсийн мод тарих ажил хаана тарих нь тохиромжтой вэ гэдгийг энэ өмнөх хийсэн туршилт судалгаануудад ном тохиомлуудад бичигдэж үлдсэн байдгийн байна. За гацуур модны тухай сонирхолтой баримтууд. Гацуур мод нь 30-аас 40 жилийн дараа анх удаа боргоцоогоо өгдөг. Хүүдэн цаг агаартай бүс нутагт амьдрах чадвар хамгийн өндөр шилмөс модын нэг юм. Гацуур модны үнэр нь стрессийг бууруулж, тайвшруулах нөлөөтэй гэж судлаачид тогтоосон байдаг юм байна. Өвлийн улиралдаж, нүүрс төрөг чингээж, агаар цэвэршүүлэх чадвартай ийм сайхан мод юм аа. За энэхүү танилцуулгыг бэлтгэхэд дараах материалуудыг ашигласан. Эдгээр материалуудаас та бүхэн судалж дэлгэрэнгүй гацуур модны тухай танил мэдлэгийг хоригдлуулж аваарай гэж зөвлөх байна. За гацуур мод нь Монгол орны уулархаг, сэрүүн бүсэд ургах тохиромжтой шилмөс модод мод. Үрээр болон суулгацаар ургуулж болох боловч ургалтын хугацаа урт, арчилгаа шаардлагатай. Байгалийн болон таримлжуулах гацуур нь экологийн ач холбогдол өндөртэй, цөлжилттэй тэмцэх, агаарыг цэвэршүүлэх, гоёл чимэглэл хийхэд өргөн ашиглагддаг юм мод юм аа. За бидний өнөөдрийн танилцуулгыг хүлээн авч сонссон та бүхэнд баярлалаа. Мод тарих календарыг захиалан авч хөрвүүлэн ашиглаарай. Таны захиалсан сараас дараа жилийн таны тухайн захиалсан сар хүртэл ухаанлын явагддаг ийм календар байгаа шүү. За мөн манай хуудсыг дагаж дараагийн модон тарих аргачлалуудын талаарх танилцуулгуудыг маань хүлээж аваарай. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.